За томоотос өвчнөөр өвчлөгсдийн 78% нь 15 хүртэлх насны хүүхэд. Үүний дотор 55% нь тэгээс 5 насны хүүхэд байдаг. Иймээс төрийн албан агчийн тэгээс 6 настай хүүхэд томоотос өвчнөөр өвчлсөн тохиолдолд 5 хоногийн цалинтай чөлөө олгох шийдвэр гарсан. Ингэхдээ хүүхэд өрх сум дүргийн эрүүл мэндийн төвд үзүүлсэн байх. Өвчний улмаас халууралт буурахгүй хүндрэх эрсдэлтэй байх шаардлага тавигдаж байна. 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө гэдэг бол эмнэлгийн магадлангийн актаас бол харилцан ялгаатай. Энэ бол бүтэн цалингаа олгох ийм цалинтай чөлөө гэсэн тогтоол байгаад байна. Тийм учраас бид энэ талаар дүүрэг болоод өрх сумын эмнэлгүүдэд эрүүл мэндийн амнаас чиглэл өгсөн ба бид ямар эмийг нэгдүгээр эмийн сангаас бичиж өгч болох вэ? Аль эм нь хөнгөлөлттэй вэ? Яаж жороо бичих вэ гэдэг нэгдүгээр чиглэл өгсөн ба. Хоёрдугаар чиглэл нь бол эдгээр хүүхдүүдэд өдрийн эмчилгээг хийж болно. Амьсгалын замын өрсөлд өвчнүүдийн үед хэрэглэгддэг өдрийн эмчилгээнийх нь өдрийн эмчилгээний үед хэрэглэгдэх эмүүдийн жагсаалт болоод энэ зааврын дагуу хэрхэн эмчлэх үү гэдэг энэ эмнэлзийн зааврыг бол явуулсан чиглэл болгосон. За мөн тухайн асран хамгаалагчид маань ямар хүүхдүүдэд эцэг эхчүүдэд нь цалинтай чөлөө олох вэ гэдэг чиглэлийг олгосон байна. Томоотос өвчнөөр өвчлсөн 0-6 насны хүүхэд тэр дундаа зайлшгүй эцэг эх нь асран хамгаалалт хяналтанд байх шаардлагатай, урьдчилан сэргийлэх шаардлагатай. Тэгээд томоотос өвчний улмаас өндөр халууралттай удсан халуурч байгаа, өвчин хүндэрч магадгүй эрсдэлтэй. Тэгээд хамгийн чухал нь бол өөрх сум дүүргийн эрүүл мэндийн байгууллагатай эмчийн үзлэгт хамрагдсан иргэдэд чөлөөг 5 хоногийн чөлөөг олгохоор байгаа. Тэгэхээр чөлөөний хуудсыг бол нөгөө даатгуулагчд олгох эмнэлгийн хуудасны журмын дээр байдаг хуудасаар бол олгож болно гэсэн үг байна. Тэгэхээр энд давтан үзүүлэх, өөрөөр хэлбэл 0-5 хоног үзүүлчихэд эмчтэй давтан үзүүлээд тэгээд дараагийнхаа эмчилгээг бичүүлж эсвэл эмнэлэг твтэх байд юм уу бусад дараагийн арга хэмжээнд орж болно гэсэн үг байна.